За 5 дахь асуудал буюу Жамсангийн самбуугийн алдар гавьяаг мөнгөчүүлэх түүний үндэсний 130 жилийн хувьд тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулна. Нийт 4 санал байна. Төрийн байгуулалтын байнгын орооны дэмжсэн санал. 1. Төслийн гарчгийн Жамсангийн самбуугийн алдар гавьяаг мөнгөчүүлэх түүний үндэсний 130 жилийн хувьд тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай гэснийг засгийн газарт чиглэлөх тухай гэж өөрчлөх. Санал гаргасан улсын хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд. За төрийн байгуулалтын байнгын орооны дэмжсэн саналыг дэмжиж гисэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Жаран 5 гишүүн буюу 69.1%-аар санал дэмжигдлээ. Сангийн сайд болдын чухлан дэмжснээр протокол тэмдэглүүлэх хүсэлт гаргаж байна. 2. Төслийн тэмдэглэх хэсгийн Бүгд Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дарга асан бүрэн эрхт элчин сайд 20 дугаар зууны төр нийгмийн нэр зүтгэлтэн Жамсангийн самбуугийн мэндэлсний 130 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний алдар гавьяаг мөнгөчүүлэх зорилгоор гиснийг хасах санал гаргасан улсын хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд. Төрийн байгуулалтын байнгын орооны дэмжсэн саналыг дэмжиж гисэн саналын томьёолоор санал хураалт явуулна. Санал хураалт. Жаран 7 гишүүн буюу 71.3%-аар санал дэмжигдлээ. 3. Батбаярын жаргалан гишүүнийг дэмжснээр протокол тэмдэглэе. 3. Төслийн 1-р заалтыг дор дурдсанаар өөрчлөн хариулах. 1. Бүгд Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн дарга асан Хөдөлмөрийн Баатар онц хөвгөд бүрэн эрхт элчин сайд төр нийгмийн зүтгэлтэн Жамсангийн самбуугийн мэндэлсний 130 жилийн 2025 он тохиож байгаатай холбогдуулан түүний алдар гавьяаг мөнгөчүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол улсын засгийн газарт даалгасгав. 1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52 дахь хэсэгт заасны дагуу Жамсангийн самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх өдрийн товыг тогтоож ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө үйл ажиллагааны хөтөлбөр баталж зохион байгуулах үүрэг ажлын хэсэг байгуулан ажилуулах. 2. Жамсангийн самбуугийн Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлэхэд гүйцэтгсэн үүрэг түүний амьдрал үйл ажиллагааг олон нийтэд сурчлан таниулах ажлыг зохион байгуулах. 3. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардлагадах зарлалын санхүүжилтийг хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд судалж шийдвэрлэх. Санал гаргасан улсын хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд. Төрийн байгуулалтын байнгын орооны дэмжсэн саналыг дэмжиж гисэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Жаран 4 гишүүн буюу 68.1%-аар санал дэмжигдлээ. 4. Төслийн 2 дугаар заалтын үүрэг болгоцгой гэснийг даалгасгой гэж өөрчлөх санал гаргасан улсын хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд. Төрийн байгуулалтын байнгын орооны дэмжсэн саналыг дэмжиж гисэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Жаран 7 гишүүн буюу 71.3%-аар санал дэмжигдлээ. Зарчмын зөрүүтэй саналын томьёолоор санал хурааж дууслаа. Жамсангийн самбуугийн алдар гавьяаг мөнгөчүүлэх түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын орон шилжүүллээ.